1, 2-ын 3. За, сайн байцгаана уу? Аги байна. Хамаа байна. За сайн байна уу? За, сайхан зуншиж гин үү? За, өнөөдрийн бит хоёр өнөөдөр айгүй гоё сэдвээр ярилцахаа шийдчихэд сууж байна. Хол зайнд одоо найзуудтайгаа хэрхэн харилцдаг вэ? Ер нь найз нөхөрлөлийнхөө энэ харилцаа холбоог хэрхэн хол зайнд ч юм уу эсвэл ойрын зайнд байгаа шин танилцсан найзуудтайгаа хэрхэн одоо найзалж нөхөрлөдөг үе талаар ярилцах гэж байна. Тэгээд тэр яагаад энэ сэдвийг ярихаар болсон бэ гэхээр нөгөө ялангуяа нөгөө гадаад улс руу явчихлаэр одоо Монголд үлдсэн найзууд ч юм уу тэд нартэйгээ яаж одоо холбоотой харилцаатай байдгүй эсвэл зүгээр тасарчдаггүй яадаг вэ? Эсвэл энд одоо ингээд найзтай болсны дараа тэр найз чинь бас ингээд нөгөө Монгол ч юм уу эсвэл өөр нэг улс руу явах эсвэл өөр нэг хот руу нөх ч юм уу ийм тохиолдлуудад одоо яаж найз нөхдийнхөө харилцааг авч явдаг вэ гэсэн талаар ярилцъя гэж бодсон юм аа. За би чамаас асууя заяа. Чиштэй одоо ингээд Америкт ирснээс хойш Монгол дахь найзуудтайгаа ер нь хэр харилцаа холбоотой байна? Ер нь тэд нартайгаа Монголд байсан шигээ одоо сайн найзууд байж чадж байгаа юу? Чи юу гэж бодож байна? Эсвэл нэлээд одоо ингээд холдоод ирсэн байх гэж бодож байна уу? Эсвэл яг л хизээч хамаагүй ярьсан, яг л тэр хүн хിവэрэ байна гэж бодож байна уу? За миний хувьд болохоор би бас Монгол дахтай ингээ айгүй олон юм найзуудтай байсан байхгүй одоо жишээлбэл байрны найзууд гэж нэрдэг дөрөв охин ч юм уу тэгэл сургуулийн найзууд, бага сургуулийн найзууд гэдэг бас нэр шилжижсэн болохоор нэр шилжсэн сургуулийн найзууд гэл тэгэл бас Монголд оюутан байсан тэгэхээр оюутан найзууд гэдэг ингээ тал талын найзуудтай байсан. Тэгэнгүүт яг уу яг тэр дундаас чинь ингээд бүгдээ яг ингээ холбоо ярьж уус чаддгүй мөлий. Яг одоо тэр нэг хэсгийн хүмүүсийн нэгэнтэй ч юм уу яг нэгэнтэй ч юм уу ингээд холбоотой болоо үлдсэн. Тэгээд одоо байрныхаас ч юм уу нэгэнтэй нэлээ гэх юм уу. Тэгэхээр Америкт яг ирсний дараагаар бол бүгдэнтэй нь ингээд айгу холбоотой байх гэж амар хичээд юм байлээ. Би энд нөгөө нэг одоо юу гэдэг ирээдүгээс амар сэтгэл санаа оруулж монхлоор чи ингээ ярьж марих болтохгүй тэнгүү тэгэл Монгол руу амар бичиж мичдэг. Тэгэл ярьж марих гэж оролддог. Тэгээд гэтээ сүүлдээ болохоор тэр нь жоохон хэцүү болчихсон. Яа гэхээр цагны зөрүүгээс болоод одоо юу гэдэг тэд нэр ингээл өглөө хичээлдээ явж хат би ингээл орой ирээд ч юм уу те ингээ надад нэг хүнтэй ярих хэрэг гардаг ч юм уу те. Тэгэхээр яг тийм цагны зөрүүнээс болоод ер нь ингээ харилцаа жоохон ингээд холдоод явчих юм шиг лээ. Тэгтээ тэгэл яг нэг хүнээс шалтгаалаад харьцаж байгаа хүнээс шалтгаалаад тэр хүн нь бас яг хэр намайг гэсэн сэтгэл байгаагаас шалтгаалаад яг ингээд одоо яг ингээд байгаа хүмүүснийг үлдсэн болов уу гэж боддтой. Тэгээ чиний хувьд? Би болохоор амар сайн юм. Би ингээд одоо насан туршдаа ингээд хамтдаа найзлах одоо яг сайн найзуудыгаа Америкаас олсон гэж боддог байхгүй юу? Гэтэ яг Монголд байсан найзуудыгаа болохоор ерөөсөө тэд нар миний найзууд гэж биш гэж хэлж байгаа юм биш. Гэтэ би болохоор Монголд 10 жилдээ одоо 1-ээс 9 дугаар анги хүртэл ингээ хотод амьдарч исэн. Тэгээд тэрэнд амьдрахтаа баг ингээд нөгөө зөндөө олон сургууль шилжээд ямар нэгэн тийм нөгөө найз айгу цөөхөн болцсон. Нэг сургуульд баг ингээл хагас семестр зураад шилждэг. Тэгээ нэг тиймэрхүү байсан. Тэгээд ерөөсөө 9 дугаар анги хүртэл ямар ч тийм сайн найзууд ховорхон байсан. Нэг охин байдаг. Тэр охинтой одоо хүртэл яг холбогдно. Гэхдээ ер нь холбогддггүй. Зүгээр яг сайн уу сайн гэдэг нэг тийм юм байгаа. Тэгээд хаяг хай скулд ороод ангийнхантайгаа болохоор айгуу сайн найзалдаг байжгаад тэгээд тэд нартайгаа ч гэсэн тэгээд нэг холбоо барьдгүй юм уу? Оюутан болоод нэг хоёр охинтой айгуу сайн найзалсан. Тэгээд тэр хоёр маань нэг нь Монголд, нэг нь Японд тэгээд цагийн зөрүүнээс болоод бас ингээл энд ирснээс нэг ихний 2-3 жил ингээл байм 7 хоногтой нэг миг яриад сайхан майхан гэл ярьдаг байсан. Тэгээд сүултээ одоо тэгээд бүр хизээ хамгийн сүлд холбоо ирснаа санахгүй. Гэхдээ одоо яг ингэ чамд Монголд чи одоо Монгол очлоо гэж одоо тий. Тэнгүүд ингээд шууд за хоёлаа уулзъя гэдээ уулзах найзууд чи юу байна уу? Цөөхөн. Яг 10 жилийнхаа охтуудтай нэг уулзах бах. Тэгээд оюутан ангийнхаа 2-3 хүнтэй 2-3 чаш юм би баг 2 охин л байгаа юм байна.
Тэр хоёртойгоо л уулзах юм болов 2 3 охинтойгоо. Тэгэл болов. Тэгээд ингээ уулзахлаар та хэд одоо ямар байна гэж бодож байна. Чиний төсөөллөөр яг тэр нэг чи яваад үлдсэн тэр friendship-нess одоо нөхрөлөөс шууд үргэлжлэнэ гэж бодож байна уу? Эсвэл ингээ бас нэг жоохон дүлгэнэ ч юм уу те ингээ нэг дөнгөж танилцж байгаа нэг хүмүүс шиг байх болов гэж бодож байна. Айгүй өөр ахаа. Оюутан байхад чинь нэг тийм одоо ээж ч болоогүй байлаа. Сургууль соёл төгсөөгүй байлаа. Одоо ажил төрөл хийдгүй байлаа. Ингээл бүх юм ингээл амар амархан юм шиг санагддаг байсан. Тэгэл найз нөхөрлөлийн хувьд ч гэсэндээ ингээл айгүй хөнгөн найзалдаг байсан юм шиг санагдаж байна. Одоо Монголд очих юм бол тэгэл ярих юм ч гэсэн шал өөр болоод ирэх баха хүүхэд тэгэл ажил төрөл те ингээл амьдрал ах уу гэл тийм өөр юм яриад юм жоохон өөр болох байхаа гэж бодож байна. Өөр л байх гэж бодож байна. Чиний хувьд юу гэж бодож байна? Чи яг адилхан байж чадах очоод. Яг одоо бол харьцаж байгаа мэдээж найзуудтайгаа л тэгэл очиод яг өмнө ямар байсан шиг л байна гэж боддог. Тэгээд яг жоохон хүндэрсэн найзуудтайгаа хэрвээ ингээд буцаад харилцаагаа сэргээх одоо тэр хүмүүсээ би хүмүүсээ ингээд сэргээхийг оролдох юм бол тэгээд нэг жоохон одоо юу гэдэг амьдралдаа болсон юмнуудаасаа эхэлж ярих ч юм уу иймэрхүү юм дээр одоо чи байгаагүй шүү ч гэдэг юм уу тэгээд одоо чи одоо чамд тохиолдсон юм дээр ч бас би байгаагүй юу вэ гэдэг юм. Тэднийг нөхөж сонсоод тэгээд цаашаага явах бах. Яа тэлээ нөгөө нэг би болохоор тэгж боддог байхгүй хүнийг ингээ анх хараад яг нөгөө нэг доторх хүнээ ингээ таньсан бол яг тэр хүн ингээ хэвээрээ байж идэм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ингээд хэдий олон жил болцсон харьцаагүй байсан ч гэсэн ингээ буцаад уулзахад тэр хүн яг нөгөө миний сэтгэлд яг тэр хүнээрээ байгаа болохоор нэх амар асуудал үүсэхгүй байх гэж бодож байна. Яг зөвхөн тэр уулзъя гэд нөгөө яг цаг маг товлтлоо л нэг жоохон тийм дүлгэнэлт явагдах байх гэж бодож байна. Яг уулзаад юу ярих вүлээ? Одоо яах вүлээ? Энэ гэж жоохон бодох байх тий. Тий. Гэтэ миний хувьд болохоор яг чамаас бас нэг яриа ондоо одоо хүртэл маа сайн найзууд Монголд бас байдаг. Тэгээд холбоотой. Тэгтээ яг нөгөө нэг ингээд баян өдөр тутам орой олгон ч юм уу мессеж чил 7 болгон яриад тахгүй хэрнээ ингээл сар 2 сар марын дараа ярьсан ч гэсэн яг ингээл сайн найзууд хിവэрээ ч юм уу яг тийм хин хиндэ гомдоол чи сар хайчих юм аччих гэх ямар ч тийм шаардлагагүй болцсон би нэгээ тийм болтлоо мэддэг болцсон. Тэгэл намайг баг алга болсон ч гэсэн хамаа баг ингэчтэй ч гэдэг юм уу тэгэл миний гаргадаг ашигч мэддэг би тэдний гаргадаг ашигч мэддэг болцсон болохоор тийм найзууд байдаг. Тэгээд одоо үед ингээд зүгээр нэг random үед ч юм уу ямар ч одоо сануулгагүйгээр ч юм уу ингээд надад юм болчлоо тэгээд өгөөч ингээд өгөөч гэхэд одоо окей гэж шууд ингээд туслах ч юм уу тийм хэмжээний яг тийм найзууд байдаг болохоор бас тэр нэг гоо санагддаг. Тэгээд гэхдээ бас нэг яг Монголд нэг найзалж исэн найзуудаа ингээд бодхолоор бид нэр амар юм хөөрхөн яг гинэн яг юм хөөрхөн цэвэр ариун сэтгэлээр найзалж исэн юм шиг санагдаад байдаг байхгүй ямар нэг бинээсээ юм харсан ашиг хонжоо хөөсөн ч юм уу тийм юм ерөөсөө байхгүй. За энэ надад хэрэгтэй гэж найзлах ч юм уу тийм ерөөсөө байдаггүй. Яг л ингээл нэг тийм юм цагаахан сэтгэлтэй л охтуудыг найзалж исэн юм шиг яг би одоо ч яг тэр найзуудыгаа тэрнгээр нь дуурсдаг байхгүй. Тэгэнгүүт яг энд ирэнгүүт надад болохоор яг найзын юм арай жоох өөрчлөгдсөн юм уу. Би яг нөгөө тэр үешгээ санаал энд ирээл хүмүүстэй ингээл яг нөгөө Монголд хүмүүстэй яаж найзлдаг тэр шигээ ингээл бүх сэтгэл зүрхээ гаргаад ч юм уу ингээ юм хумд нь оролцоод ингээ явангууд энд бол надад айгүй өөр санагдсан. Яг нэг жоохон юу гэдэг ямарваа нэг зүйл дээр тогтож нэг найз яваад байгаа юм шиг. Тэнгүүдээ одоо тэр зүйл нь бид хоёрын дунд байха болчингууд нэг харьцаад хэдий ойрхон байгаа хэрнээ харилцаанд тасарчж байгаа юм шиг яагаад тэлээ бид хоёр нэг тэр зүйлийг хамт хийхээ болцсон болохоор ч гэдэг юм уу. Нэг тэгж зүгээр санагсаа. Одоо хамт ажилладаг байж байхдаа айгүй найзалж байсан хамт ажиллахаа болчингууд нэг холбоо тасарчих ч юм уу нэг тиймэрхүү. Тэгэхээр энд болохоор яг нөгөө нэг одоо ажлын найзууд, сургуулийн найзууд roommate ч юм уу яг ингээд тусдаа яг ингээд авч үзэх хэрэгтэй юм байна гэж би бас аяг боддог болсон. Би энд ирээд эсэргээрээ яг ингээд амьдралд одоо яг ингээд төшиг толгуур болохоор найзуудтайгаа уулзсан гэж өөрийгөө бодоод байдаг байхгүй юу.
Яг нь Монголд байгаа найзууд маань одоо ч гэсэн би ингээл ярих юм бол ингээл бүгдээрээ л надад ингээл сайхан хандна л та. Гэтэ би тэд нартай яг ингэж нөгөө нэг ингэж биеэрээ уулзаж ингээд тэд нар намайг яг ингээд ямар зүйлийг ингээд туулж энд амьдарч байгаа, яаж ажиллаж байгаа, эсвэл хүүхдээ яаж өсгөж байгаа ч гэдэг юм ингээл ээж болсны дараах танилцсан найзууд энэ төр гэл бүгдээрээ ингээд шал өөр тэгээд яг нэг амьдралд ойр найзуудтай болсон юм шиг санагдаад одоо ингээл бүгдээрээ л яг ингээл бүгд ингээ амьдралтай тэгэл амьдралууд нь ингээд жоохноор ингээ надтай ингэж одоо юу гэдэг адилхан дөө эсвэл эсрэг тесрэг тэгээд тэднийхээ талаар ярьж ингээд юу яадаг гэх юм одоо ингээд зөвлөлддөг нэг нэгэндээ урам өгдөг дэм өгдөг ингээд тусалдаг энэ тиймэрхүү хүмүүстэй энд ирээд л найзлсан юм уу гэж боддتي. Тэгээ яагаад угаасаа л энд яг ингээл оюутан төгсөөл амьдралын одоо их замд гарлаа марлаа гэдэг шүү дээ. Тэгвэл энд ирсэн болохоор бас тэр нь илүү суусан болов гэж боддог. Хэрвээ Монголд байгаад оюутан байжгаад төгсөөд шууд ажлын байран дээр гарсан бол би магадгүй оюутан ангийнхаа хүүхдүүдтэй илүү сайн найзлах байсан баг гэж боддог. Энд ирээд найзлсан найзуудтай болол яг л тэгж л боддог доо яг нэг яг найз яг ийм байх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлийг мэдэрч чадсан гэх юм уу. Бид нарт бас нэг ингээд томрохцсмаа яг нөгөө нэг юмд яг шүүлтүртэй хандаа сурдсан юм шиг санагдсан. Одоо найзын хувьд ч гэсэн те өмнө нь бол ингээд жоохон бахта бас нэг тэр хүнтэйгээ найзалж гаад ч юм уу эсвэл айгуух цаг зарцуулах гал те тэгэл айгуух ингээл гүүгээл одоо юу гэдэг нэг нь ингээл гүүгээд ч юм уу нэг тийм юмнууд бас амар байдаг юм шиг санагдсан. Тэгэнгүүт одоо болохоор яг энэ хүн миний цаг одоо би ингээд энэ хүн цаг зарцуулах нь үнцэнтэй байж чадах уу гэж бас нэг асуудаг болсон юм шиг зүгээр санагдсан байхгүй юу. Яг л чинь яагаад ч нэг агаар нэлэхгүй хүмүүс эдэн штэ. Нэг тийм хүнтэй одоо ингээд нөгөө нэг мянга ингээ хүчээр ингээ найзлах гад ингээ цаг юм ярих гад тэнгүү ямар ч яриа нийлэхгүй эсрэг баглаар чинь яг үүндээ хин хинхээ цагийг өрчиж байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр нөгөө нэг сайхан танилуд тий ой сайн уу сайн гэж явжсэн хамаагүй дээр санагцсан. Эсвэргээрээ яг нөгөө ингээ яриа нийлээд бас нэг бодол санаа нийлээд явж байгаа хүмүүстэйгээ цаг одоо юу гэдэг цагаа зарцуулаад би бинийг улам таньж мэдээ явбал тэр нь илүү одоо амар юм шиг санагдаад ер нь тийм юм олоод харсан болохоор бас үгдээ одоо нэг найз сонгож монгохтой ч юм уу тий одоо юу гэж хэлэх вэ? Өөрийнхөө цаг заавыг харамлдаг болсон гэх юм уу те? Илүү дутуу. Өмнө нь болохоор чинь өөрийнхөө өөрөө завгүй байж ээж өөрөө үжээ ингээ бүгд болсон ажил төлөвлөсөн ч юм уу эсвэл өөр хүнтэй уулзчихын гэчээд нэг хүн одоо юу гэдэг ингээ хэрэг байна ингээ тгийг ингүүд нөгөөтөндөө үгүй гэж хэлж чадахгүй ингээл за амжуулчих гэж гүйж аал гээл дунд нь амжуулж чадахгүй ингээд нэг юм хоцорч тэгээд ингээд хин хинд нь худлаа арчих гадч юм шиг нэг тийм аюу тийм сонь завсрын байдлуудад би бас аюу хорж ирсэн болохоор одоо бол тэгээд ер нь яг нөгөө эхлээд өөрийнхөө юмнуудыг авч үзчихэд дараа нь тэгээд тэр нөгөө нэг яг найзтай туслах ч юм уу найзтай цаг гаргах ч юм яг тэрийг л ингэж хийж авах хэрэгтэй юм л тэр мөрийг бол тэгэл одоо л нэг жоохон өчрийг болж шээ. Өмнө нь бол тэгэл амжих гэсэн амжихгүй ч байсан. За эндээ л үгүй гэж хэлж болохгүй юм шүү гэл амжуулах гал бүр өөрөө burn out болол гүгэд идэг үед бас байна. Чамд ингээд бүр хамгийн анх ингээд найзалж исэн хүнээ чи сандаг уу? Одоо бүр ингээд жоохон хүүхэд байхдаа найзалж исэн тийм найз байгаа юу? Сандаг шүү дээ. Сандаг. Яг л тий охин битэрэг хоёулаа ангийнхаа хамгийн жижигхэн байсан байхгүй юу? Хоёулаа хамгийн жижигхэн хамгийн дор зогсдог. Тэгэл хоёулаа яж нэрнийх нь төгсгөл нь адилхан. Тэгээ мэдгүй яагаад чинь тийм болохоор бит хоёрыг ингээл хүмүүс ингээл хамт зогсоол зургийг аваад ч юм уу ингээл хамтд нь ингээл ерөөсөө аваад үзсэн. Тэнгүүл ингээд бит хоёр нэг ингээд найзлах хэрэгтэй юм шиг. Тэгээ ингээд нэг найзлж явдаг байсан юм шиг байна. Тэгсэн манай тэр найз юу агаад бүр нэгдүгээр ангийн нэрж байгаа байхгүй юу? Тэнгүүд тэр болохоор шилжээ явцсан. Тэгээд бүр холбоо тасарсан юм аа. Тэгээ яг манай ангийн ганц хоёр хүүхдүүдтэй холбоотой байдаг гэж сонсогдоод. Тэгээ бүр 11 нэгдүгээр анги гэлөө дээ. Би нөгөө бүр хуучин нэгдүгээр анги сурж байсан сургуулийнхаа хонхны байрт явах гээд яг л тэнд миний одоо багын хамгийн сайн найздаг байхгүй юу? Тэр сургуулийн бас төгсөөд нэгдүгээр ангиасаа танилцсан. Тэр охиныхоо нөгөө хонхны байрт очих гээд очисон чинь тэр охин байж дээ. Тэгээд бүр танд үнсэн амар өндөр болцсон бүр нөгөө нэг шал өөр болцсон. За зан чанар манар ингээд
бүр ингээд надаас шал өөр заяо. Тэгээ үед ингээд арай жоохон гадагшаагач юм уу те. Бүр тийм болсон. Тэгээд би бүр хүн ийм амир өөрчлөгдөв юм бах та гэдэг. Гэтэ одоо аргачлгүй те тэр чинь ингээд хүмүүс тийм жоохон бахтан танилцчихсан чинь тэгэл хүн чинь тэгэл дунд нь өөрчлөгдсөн л ахaltaал гэж бодсон. Тэгээ яаж ч гэсэн тийм нэг бүр нэг багийнхаа нэгдүгээр ангид найзалж исэн охинтойгоо 10 жилийн дараа нэг тэгж уулзчихсан. Тэгэхэд бол айгүй сонир санагдд юм л. Тэгээ стил нэг тийм татан мэдрэмж нэг юм энэ охин чи юм штэ гэдэг ингээд найзлаараа хэрнээ ерөөсө чадаагүй. Тэгэл ингээд холбоог орхисон. Одоо л найзууд бол гэж. Би яг сандаг байхгүй юу? Тэр охиныг Баярмаа гэдэг үсэн. Тэг яг манай байрны 5 давхарт амьдардаг шатны өөдөөс харсан хаалга гэж ярьдаг байсан шүү дээ. Яг ингээд шатаар дэшээ ингээд өгсөнгөт байдаг. Тэр охин бит хоёр ингээд бүр яаж танилцсанаа бол мэдэхгүй юм. Тэгэл би тэдний дорж тоглоол, тэр манад дорж тоглоол, хоёулаас тахалтаатлаа гадаа тоглоол. Тэгэл нэг өдөр тэр охин нүүгээл тэгэл байхгүй болцсон. Уг нь амар сайн найзад байсан байхгүй бит хоёр. Тэгэл байхгүй. Одоо яг нэг юм бол юу гэдэг юм бол мэдгүй. Нэг юм үед амьдралын шат шатанд бас нэг гарч ирээд заримдаа нэг юм хөөрхөн биднэрт сургамж болчоод ч юм уу эсвэл яг нэг бидний харж чадахгүйсэн юм нэг харуулж чаад ингээд яваад өгдөг бас найзууд байд юм шиг санагддаг ш надад. Надад бас яг тийм ингээд орж гараад юу гэдэг тийм нэг хэсэгхэн үе найзлаад болжсэн найзууд айгүйх байдаг. Гэхдээ тэгээд аюулсан яач тийм юм мартчихдгийм билээ бас. Тэгээ одоо ингээд тэгжээсэн штэ ингэжээсэн штэ гэдэг дурсамжуудын ингээ ярангуут хүүх тэглүү ямар гоё юм гэл ингээд бодоол өстө буцаа шууд яриад ингэвэр санагддаг хэрнээ. Яг одоо тийм хэмжээнд биш гэх юм уу? Тийм найзуудаас аюулх байд юм билээ. Тэгээд бас нэг амар сонио awkward юмнууд дээр ингээд юу болсныг мэдэхгүй хин нь яаснаа ч мэдэхгүй одоо мартцсан хэрнээ. Гэтэ тэр үед амар сайн найзаас ирнэ бас болцсон хүмүүсээс амар байдаг. Тэгээд надад болохоор ингээд сайхан дурсамжууд нь байгаад байгаа байхгүй юу? Бид эцэстээ ингэжсэн да тэгжсэн да. Тэнгүүд ингээд одоо болохоор нэг холбоог болцсон. Тэг яагаад холбоог болцсноо ингээд мэддэггүй. Эсвэл манай нөгөөдөл нь мэдчихэж бас магадгүй. Би тэгтээ аюулсан бас мартамхаа юм билээ гэж бодсон. Манай багийн найз надтай ирэхлээр л бас ингээл янз бүрийн дурсамж явнаа. Тэгэл тэнгүүд нь би бүр тэглүү гэл. Тэгэхээр би бас юм мартчихдаг байж магадгүй. Гэхдээ одоо ингээд надад тэр миний тэр нөгөө нэг ингээд гоё дурсамжтай найзууд ирээд юм яриад ингээд ингэх юм бол би бол зүгээр welcome гэж хүлээж аавна гэж бодчих. Тэгэл гоё. Яг л нэг юу ч одоо юм мэдгүй юм болсон ч болоогүй ч тэгэл яг шинээр ингээл явна гэж боддог. Чиний хувьд ер нь хүн олон найзтай байх хэрэгтэй юу? Эсвэл цөөхөн яг бүр гарын 5 уранд багтах тийм чанартай гэж ярьдэж хүмүүс тийм найзууд байх хэрэгтэй юу? Эсвэл олон гэхээр одоо ингээд тал дээр ингээд чам тусалдаг. Одоо ингээд за чи ингээд сургуулийн хүрээнд нэг найзтай тэр чи ингээд сургуулийн хүрээнд чамд айгүй сайн найз байдаг. Тэгснэ ингээд хоол хийхэд бас нэг сайн найзтай ч юм уу. Эсвэл гадуур гарахад нэг сайн найзтай, дэлгүүр хэсгэд нэг сайн найзтай, хүүхдэд тоглоулахад нэг сайн найзтай ч гэдэг юм уу. Тийм олон найз байсан дээр үү? Эсвэл зүгээр л бүх зүйл дээр хамт байдаг зүгээр цөөхөн хідэн найз байсан дээр үү? Яг бүх зүйл дээр хамт байдаг цөөхөн хідэн найз байсан зүгээр бас санагдд юм аа. Тэгэхээр тэр нь заавал групп байх албагүй. Одоо энэ тэнд ингээд нэг байхад зүгээр байд юм шиг санагдд. Яа тэгэхээр одоо нэг нь одоо ингээд юу гэдэг үйл ажиллагаал гараад гомдлоо гэхэд чинь тэг групп дээр очиод тэрийг одоо яриад иж болохгүй шүү дээ хүн чинь. Тэнгүүд юу гэдэг ингээд нөгөө гомдж байгаа сэтгэлээ бас хин нэг нь тайлахын тулд нөгөө нэг сайн найз дээр очиод юу гэдэг ингээд гिचлээ ч гэдэг юм. Эсвэл зүгээр одоо нэг жоохон пауз аваад нэг жоохон юу гэдэг тэр найзтайгаа жоохон пауз авсан байгаа үедээ тэр хүн чинь бас хүнтэй харилцах шаардлага гарахад өөр найзууд нь тосоод авах ч юм уу тийм байвал зүгээр юм шиг санагдтыг. Тэгэхгүй яг нэг зүгээр нэг групп охтуудтай найзалчингууд охтууд л асаа асуудал гардаг. Тэнгүүд чинь яг нэг юм группээс тэр чигээрээ салах уу зөвхөн тэрнээс салах уу гэдэг тийм чивэн дээр толчих гээд байгаа шиг болчихдог байхгүй юу. Тэгээд угаасаа жоохон хил амтай байдаг болохоор нэг олуулаа ахлаар нэг жоохон тийм байдیں۔ Тэрний оронд яг нөгөө нэг энэ тент ч юм уу сайн найзуудтай байхлаар тэдэр нь ингээд яагаад ч ирсэн ингээ хүлээгээд авчих юм шиг санагддаг байхгүй тий. Гэхдээ танилын хүрээ бол олон байх зүгээр гэж боддتي. Би шүү те. Чи юу гэж боддتي? Би одоо яг бодоход бол
надад бол яг нэг цайны тоолоотгой. 6 эмэгтэй найз байгаа байхгүй юу. Тэгэл яг энэ 6 байхад л надаа яг ийм нэг илүү дутуу дахиад хүмүүстэй танилцаал гадуур дотор ингээл гарахтаа өөр хүн амьтантай найзууд болоход ерөөсөө тийм сонирхол байхгүй. Зүгээр л энэ 6 охинтойгоо ингээл найзлал энэ 6 маань зургуулаа надтай ингээд одоо адилхан зан чанарууд байхын үед байна. Ингээ хөгжил хамтдаа байхаа хөгжилтэй байдгүй байна. Тэг ингээд зарим одоо ихэнх нь ээж болцсон уу болцсон. Тэгэл ингээл хэцүү үед минь надад туслах хүмүүс мөн үү мөн. Би бас тэднийг хэцүү үед туслах уу туслана. Бүр яач ч одоо ингээд ямар ч завгүй байсан би тэр 6-ад надаас юм гуух юм бол би хизээч үгүй гэж хэлэхгүй. Тэгэхээр ер нь бол надад яг энэ одоо энэ найзууд байхад л бусд нь одоо бусад зүгээр ингээд танилцж байгаа хүмүүсээ бол зүгээр юм танилын хүрээнд те яг ингээд сайн найз центр гэж бүр ингэж лавширх тийм одоо сонирхол байхгүй байгаа гэдэг юм уу? Тийм л аа. Яа. Тэгэхээр одоо 6 найз гэдэг чи одоо ихтэй орох уу багтаа орох уу? Миний бодлоор л яг л болохлах гэж бодсон. Яа тэгэхээр чиний нэг төрөний хэлсэн нэг дахиад найзтай болно гэдэг чинь яг нөгөө амар их effort тахгүй. Яг шинэ найзтай яг зарим хүмүүстэй амар хурдан болчихдаг штэ ингээд яриамаар ингээд явчихдаг. Гэтэ нэг бидний хувьд гэх юм уу, чиптерийн хувьд гэх юм уу амар тийм хүмүүс биш болохоор бас яг энэ найзтай болно гэдэг дээр тийм хөнгөн бас ханддаг юм шиг байна. Тэгээ нэг жоохон мэдээж ингээд тийм танил чигээрээ ингээд жоохон явна те би нэгээ танина яг ганцаар хангаут хийн. Гэхдээ яг ингээд чи ингэж харж ирсэн одоо ингээд нэг охин хараад те. За энэ л миний найз болох юм байна гэж бодож исэн хүн байгаа юу? Байд юм аа, байд юм. Ер нь байд шүү. Тэгээ яг ингээд гоё юу дээ. Мэдгүй би ингээд гоё хүнтэй танилцчихлаа би тэр хүнийг ингээд одоо юу ч болж исэн гоёор нь айгу бодох амар туртай байхгүй юу. Тэгээ одоо бас ингээд илээ байхад тийм найзлж байсан охтой зөндөл байна л да. Гэхдээ яг тэд нар одоо ерөөсөө муудад сайдас халсан юм ерөөсөө байдаггүй. Зөвөр нөгөө Монгол явсан ч юм уу те. Эсвэл би шинүүж ирээд ингээд холдсон чи ингээд иймэрхүү асуудлууд байдаг. Гэхдээ яг тийм нэг амар тийм хөөхөн бүр үнэхээр гоё хүн шүү энэ гэж хэлэхээр тийм хүмүүс байдаг. Би тийм хүмүүсийг бол бүр ингээд амар cherish хийдэг байхгүй юу ингээд дотроо бүр үнэхээр гоё хүн гэж би ерөөсө хадгалсан байдаг. Тэгэл юу ч болж байсан тэгэл тэр хүмүүсийг яг тэр гоёор нь л айгу харах амар төрт. Тэгээ яг нэг хүн төрүүлж байгаа анхны сэтгэл бас амар чухал те. Тий. Тэгээ цаанаас хүн чинь мэдрэгдэх юм дөө те. Хүнийг мэдрэгдээд байдаг санагддаг. Би бас хаяада ингээд за би энтэй л найзлан да. Энэ найзлах угаасаа бит хоёрын ингээ vibe ч нийлэх юм байна, найзууд ч болох юм байна гэсэн хүнтэйгээ нэг л мэдгээд ингээл 2-3 жилийн дараа. What? Ингээ бүр амар сайн найзууд болсон. Явж штэ гэд. Хаяа бодно. Яа. Тэгэл чи одоо тэгвэл ингээд нэг найзуудынхаа донд одоо ямар найз нэ одоо жишээлбэл амар тайван болгодог хүн нөө одоо тэнд жоохон асуудал үүсгээд байвал хүмүүсийг жоохон хооронд нэвцэлдүүлдэг нөө эсвэл нэг жоохон үгүй би тэгмэргүй нэгмэргүй гэсэн нэг жоохон гомдлсон нөхөр нөө эсвэл нэг тийм тайпнууд байдаг шүү дээ ингээд нэг заавал нэг take care хийх шаардлага гардаг нэг тийм асуудлуудтай. Тэгээ чи тэндээс нөөрийгөө яг ямар найз нэг чаддаг вэ? Мэдгүй. Би чиний хувьд ямар нэг вэ гэдэг таахгүй. Тэг надад peacemaker шиг санагдаад байдаг шүү дээ. Тийм яг би харин бас өөрийгөө чамайг сая асуухад бодлоо л да. Би тийм амар би тэгтээ хүмүүсийг яг хүмтэй ингээд яг ярилцах юм бол ингээд ярилцаа сууж чаддаг. Тэгтээ ингээд бүр ингээд дальжганаад ингээд гадуур дотор ингээд бүгдээрээ октодороо гарч марах юм бол баг хамгийн дальжгараа идэх нь хаа бүр дальжганаа л идэв шүү дээ. Тэгтээ яг ингээд бүр амар хэцүү зүйл тохиолдох ч юм уу найзууд ингээд яг ингээд хэрэгтэй үед нь бол яг хэрэгтэй хүн байж чаддаг байх гэж боддог. Энэ өөрийгөө арай дэшиж чууяч. Одоо би болохоор аягүй санаа юм стрит хүмүүстэй бас найзалж чаддсан билээ гэж бодсон аахгүй яа. Тэгэхээр лед ч бай Монголд ч бай миний нийлдэг байсан охтууд хоорондоо ерөөсөн найзалдаг байсан аахгүй юу. Тэгээд ингээд тэгээ би тэдний дунд би яг нэг юм нэг заавал би тэднийг нийлүүлэх гээд байгаа юм шиг. Гэтэ нэг яг нийтийн ивент ч гэх юм уу те төрсөн өдөр ямар нэг юм дээр ингээд тэднэрт таардаг.
Тэгтээ тэгэл ингээл нэг би биэндээ нэг жоохон юм сонин. Тэгтээ ингээ хоёулаа хоёр талд миний сайн найзууд байгаа хэрнээ ингээд хоорондоо ингээ эвцэлдэж өгч чаддаг. Илээд ч гэсэн тийм байсан. Тэгээд би ингээд айгүй энэ тийм нэг найзтай байнгут манай одоо румейт охин ч юм уу эсвэл өөр нэг найз ч юм уу ингээд ерөөсөө хоорондоо ингээ вайб нийлдэггүй. Тэнгүү тэр болохоор намайг амар юм жоохон эвгүй юм одоо надад би зүгээр өмнөөс нь жоохон эмзэглээд байдаг гэсэн юм. Тэгээд тэр хүмүүсийг нэг айтайхан хооронд нь өчрөө олчихсан гэж одоо тэгэл тэр чинь тийм штэ, тийм хөөрхөн байхгүй, эн чинь тийм штэ гэл ингээл хооронд нь очиж ингэж аль болох нөгөө сайн чанаруудыг ярьж нэг тийм юу яах гэж үздэг. Гэтэ ерөөсөө хизээш тэд нэр тэгэж нэг амар бийг байхгүй бол хизээш нийлэх ямар ч тийм юу байхгүй. Тийм үндэслэл байхгүй гэх юм уу. Тэгээ тийм хүмүүстэй би таарад байдаг аюулсан. Тэгээ тийм байх юм бас нэг бодлын жоохон хэцүү. Гэтэ айг. Тэгээ би болохоор бас нөгөө талаараа ингээд нөгөө хүмүүсийг ингээ хоорондоо ингээ эвтэй жоохон ингээд гоё бивийнхээ гоё талыг хараа байчаасаа гэд бодоод байдаг. Тэгэнгүүт болохоор яг тэр бас яг болж өгдөггүй. Би тэгэхээр яг нэг дундын нэг жоохон голын нөхөр юм шиг байгаа. Яг голт нь ингээл нэг жоохон зуучилчих гал. Хүцээд идэм шиг байгаа гэж бодчих. Одоо яг миний дотн гэж бодож байгаа охтууд бас хоорондоо яг нийлчихээр хөрхөн яриа нийлээд идэм шиг санагдаад байна. Гэхдээ яг бас яг тэд нар ийм ингээд нөгөө одоо юу гэдэг бас л нэг төрсөн өдөр мөдөр ч юм уу янз бүрийн юм дээр нөгөө нэг таарлаж уулзж байгаа болохоор бас тэгэл хүн чинь бас одоо тэр хүнтэй ингээ ганцаараа уулзахгүй шүү дээ. Хэрвээ юу байсан бол энгийн зүгээр өдрөөсөн бол тэгэл хэн нэгнийхээ урилгаар төрсөн өдрөөр ингээд уулзж байгаа гэдэг утгаараа уулзахаараа айгүй тийм аль хэзээ нэг нэгээ таньдаг юм шиг. Тэгэл бүгдээрээ амар чөлөөтэй байдагт амар баярлаад идэв шүү дээ. Чи одоо эсвэл нэг найзынхаа өөр найзын группт чи шал танихгүй найзуудын группт яваад орлоо гэж бодъё заяа. Тэгээд нэг чиний группт орлоо. Миний группт ч одоо тийм чиний танихгүй хүн. За яг бараг цөөхөн дөө. Энийг танихгүй байж байгаа л одоо л тэгэл бараг чамаар л яаж таньдаг болж байна. Тэгэхээр чи тэр үед тэр хүмүүстэй яаж харьцсан одоо шууд ингээл танилцаал явах уу эсвэл ингээл жоохон тэр авийг ажиглаад байдаг тийм төрлийн хүн үү? Би эхлээд ажиглах байхаа. Би бас амар тийм амар extroverted introvert гэдэг нь штэ. Яг тийм хүн байхгүй юу? Яг ингээд хүн л над дээр ингээл ирээл хөөе сайн уу мань уу энэ гэхгүй бол би төрүүлж очиж сайн уу гэж хэлэхгүй. Тэгээд нэг ингээд сайн уу гэж танилцсан болвол ерөөсөө тэгж дахиж харьцахаас ч ирэхгүй. Тийм. Тэгэл яг одоо ингээд одоо чиний төрсөн өдөр дээр төрөөжл та найз ирсэн штэ. Тэгэл ингээл бит хоёр өмнө нь нэг ерөөсө харж байгаагүй танихгүй хүмүүс ээжиж тэгэл окей ингээд тэр охины vibe-наас шалтгаалаад чиний бас тэр охинд ингээд өгж байгаа vibe-наас ингээд шалтгаалаад тэгэл ингээл яриа ургаал ингээл нэг хэдийнэ таньдаг болсон хүн шиг юм шиг ингээл болол яг тэгж бол ингэж хүнтэй ингэж ярьж болж чадна. Тэгээд ер нь тэгээд тэр харилцаагаа ингээд мейнтейн хийгээд явж бас чадна. Ерөөсөө нэг тийм хүнтэй ингэж танилцахаас ингэж нөгөө нэг цааргалтгүй. Тэр өгөн зөв. Би бас яг чамайг энэ тэндээд яг өөр хүмүүстэй танилцуулах юм өөр миний таньдаг хүмүүстэй танилцуулахаас ерөөсөө санаа зовдөггүй байхгүй яа. Тэгэхээр чамайг ороод тэр дунд ороод ингээд nice байгаад ч юм уу ингээд ямар ч байсан ингээд тэр хүмүүс зөв ойлголт өгөөд ингээд явчихна гэдэг би яач юм тийж бодоод байдаг болохоор ингээд ерөөсө тоодоггүй чамайг ингээд нэг манай занаад нөгөө ирээл нөгөө хүмүүс ирсэн байхад ерөөсө би чамтай юм ярьж чадахгүй хаа за юугаас очроо олчихно гэдэг үү хүмүүс угаасаа нэг очроо олоод явчихна гэж бодоод ингээд ерөөсө санаа зовхгүй байгаа байхгүй заримдаа өөр хүмүүс болохоор яг очиж тэр хүний ингээс нөгөө нэг тэр хүмүүстэй ингээд найзлуулах ч юм уу ингээд танилцуулах ийм юм хийхгүй бол яг нэг уусч өгдөг бас төрлийн хүмүүс бас байдаг. Тэгээд нэг жоохон ингээд ярьж байгаа юмд нь шууд өөрийнхөө амар бодлоор оролцож ирэл үгүй тэгдгүй юм ч гэдэг юм уу тийм төрлийн хүмүүс бас байдаг. Тэнгүүд ингээд нэг тэнд чинь нэг юм сонин нөхцөл байдал үүсэж штэ. Тэгээд би тийм бас нөгөө нэг яг найзуудыгаа нөгөө мэддэг болохоор яг
тэднийг ингээл энэ тэнд хүмүүстэй танилцуулахдаа ер нь аль болох яг хажууд нь ингээл байгаа тий ярьж байгаа ингээд сонсоод засах үйдэн засаад ч юм уу ингээд нэг явахгүй л яг нэг орхиод явчихгууд нэг асуудал үүсчих гэдэг байхгүй юу ядраа. Би нэг буруу ойлгосон ч юм уу тий. И чамаг байхгүй хоёр жоохон буруу зөрүү юм яриад байж яагаад тэгээд яг тэр хүнийг мэдхгүй тэр хүн нөгөөтгөө мэдхгүй байжгаад ингээд дургуй юм хэлдэг ч юм уу тэрийг ин чи тэр хоёрын дунд ингэж сонсож зүгээр тайлбарлаагүйгээс болоод бас буруу ойлголт үүсчих юм лээ тий. Тийм шүү ер нь найзуудын хооронд нь ингээд уулзуулах бас л том ажил шүү тий. Тийм тэр бас том юу. Тэгээ найзууд чи ер нь ингээд надад тэгээ санагдтыг маяг яг хоёр дахь нөхөр одоо хоёр дахь гэр бүл гэх юм уу те тийм их санагдаад байдаг. Яг янз бүрийн болоход яг л найзууд байгаа л очичдаг найзуудаас л асууж байдаг те. Тийм санагддаг. Тийм шүү. Яг зөв. Ер нь гэхдээ чи өөрийгөө төсөөлдөө ямар ч найзгүй байна гэж төсөөлдөө. Яг тиймэрхүү зарим хүмүүс байдаг штэ ингээд нэг юм амар би гэхдээ яг тийм хараагүй л дээ. Гэхдээ ер нь нэг найзгүй юм шиг харагддаг ч гэдэг юм уу эсвэл нэг тийм хүмүүс байдаг. Тийм хүмүүс чи өөрийгөө найзгүй байна гэж төсөөлдөө. Эсвэл нэг найзтай байх дургүй эсвэл найз гэдэг үгнээс амар их том траума авсан ч юм уу. Тиймэрхүү байхад ямар үзсэн штэ. Гэхдээ яг хуу тэр нь би нэг ингээд хүмүүс надтай найзлахаа байсан биш. Зөв би ингээд өөрийгөө хүмүүсээс бүр ингээд тусгаарлцсан нэг үе байсан. Бараг жил 2 жил ямар ч найз нэмээгүй, нэмхийг ч оролдоогүй, ямар ч хүнтэй ингэж гадуур гарч хоол мол идэх ямар ч тийм хүсэл төрөхгүй нэг тийм үеэс. Яг тэр нэг найзаас бас нэг траума авч болноо гэдгийн жишээ. Яг анх яг энд ирчээл байж хахад яг миний үеийн охтууд ерөөсөө байхгүй. Тэнгүү дандаа нэг хичмэд гэх юм уу тий надаас 5 ихч 4 ихч ч юм уу 6 ихч ч юм уу ийм хичнэр өөх байсан. Тэгэл миний дэвстэ нэрээ гэл ингээл надтай амар найзлж мэдслал надад амар юм хүм зааж өгөөл явуулсан. Тэгээд би ч тэгэл яасан гоё юмстай Монголд байдаг ихч мэгчгээ санаал ингээл очиж гэр мэрт нь очиж хонж манаал ч юм уу тий гэрт нь хоолмол гэж тэл ингээд амар ханг авт хийдэг байсан байхгүй. Тэгээд сүүлдээ бүр ингээд нэг миний баг ингээд амралтын өдөр болгоныг яг ингээд өөртөө зарцуулах гад ч юм уу тий яг өөртөө хантай байх гад ч юм уу яг тэгээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгээд яг хаа тэгэл явж л байгаа. Гэтэ сүүл рүүгээ болсон чинь бүр тийм их ч хүмүүс чинь аягүй хэцүү байсан. Ингээд хотлаа өний юм яриад тэнгүүдээ над руу харж яг инээж ирчихгоо. Яг намайг гарсны дараа шал өөр юм ярьж мараал. Тэгээд тэрнээс болоод ямар ч тийм найзтай байх хүсэл төрөөгүй. Тэгээд бүр яг өөрийгөө ингээ хумаад ер нь энэ найз чинь шал худлаа юм байна гэж бодд юм уу те шал цагны цаг үрх юм байна гэж бодоод бүр ямар ч хүнтэй найзлахгүй бараг 2 жил мэл бараг явж үтсэн. Тэгээд тэгж яхтаа яг гэхдээ нөгөө өмөө тогтоодтойгоо амар сайн найзлсан. Яг тэр хоёроосоо өөр хүнтэй ерөөсөө гардаггүй, гарч найзлдаггүй, нийлдэггүй бүх юмаа л яг тэр хоёртой аягүй хийдэг байсан. Тэгээд тийм худлаа ингээд нэг ихч ингээд хүмүүстэй ингээд тэр анх ирчээд найзалж яхад яг тэр найзалж байсан хүмүүс яг нэг ихчмэд хүмүүс байсан. Тэнгүүд бас айгу тийм насны зөрүү гард юм уу яад ингээд амар их тийм ховж янз бүрийн амар их болд юм лээ. Тэгээд би бүр юм олон хүмүүстэй ер нь жоохон найзлахаас бүр амар юм төвөгшөөдөг. Тэрнээс болоод амар төвөгшөөдөг болсон хэв. Тэгээд миний хувьд л яг тийм юмнаас болоод бас яг өөрийгөө тийм хүмүүстэй найзлахаас бас хорж исэн тийм үе байна. Чамд ямар вэ? Яг одоо яг санаанд орж ирж байгаа нэг юм бол би энд ирээд нэг охинтой найзалж исэн байхгүй юу? Тэгээ тэр охин надаас хэд дүү байсан юм бэ? Нэг 4-5 дүү байсан юм уу? Гэтэ нэг тийм амар юм гангалах дуртай нэг юм надаас юм шал өөр vibeтай, шал өөр хувцалтай, юм шал өөр үзэл бодолтой тийм охин байсан байхгүй. Тэгээд яхаа зүгээр ингээ нөхрийнхөө найзаар танилцаад нөхрийн найзын найз охин байсан тэр үед. Тэгээд бид нар ингээл хамтдаа ингээл double date meeting явдаг тийм охин байж байгаа. Тэгээд тэр охин найз залуугасаа салаад тэг стил би тэр охинтой ингээл найзалж байсан байхгүй. Тэгээд ингээд
надаас ингээд жоохон хүүхэд болохоор тэгт юм уу эсвэл одоо хитрхи immature байсан гэж би бодод идэх байхгүй тэр охиныг нэг юм зүгээр ингээд боддог бодол нь ингээд гадна төрөх ингээл гоё сайхан харагдах байдал ч гэдэг юм уу тийм юмд амар их ач холбогдол өгдөг охин байсан байхгүй. Тэгэл би тэгэл тэр бүхнийг ингээл тэр хүнийндээ ингээл ойлгоол ингээл байгаад байдаг байсан. Тэгээд нэг өдөр миний төрсөн өдөр болох гээд тэгээд тэгсэн чинь би тэр охиныг өрдөг аахгүй. Тэгээ би төрсөн өдрөө хаана хийгээ мэдтгүй. Тэгээд энд ирснээсээ хойш би төрсөн өдрөө октоодараа тэмдэглэдэг болоод тэгээд яг 2 дахь тэмдэглэхдээ нэг газар ороод угаасаа октоодараа хоол идэн гэж бодоод 3 хоногийн өмнө хэлдэг аахгүй. Миний төрсөн өдөр шүү. Тэр өдөр орой 7:30 мөчгээ завтай юм автай гэж тэгсэн чинь ямар амар тулгаж хэлтийм хэлт ингээ уурлаад би бүр тэгээд за чи тэгээд ирэхгүй болвол тэр л эцтэй би тэгээд өнөөдөр л шийдлээ энэ төр гэсэн чинь ингээ над руу бүр амар ууралж муурлалцаа. Чи ингээл өөрийнхөө хэрэгтэй цагаа өөрийнхөө одоо боломжтой үеэл харж надад хэллээ мэллээ гэж ууралж муурлаа. Би ингээд төрсөн өдрөө хаана ихээ өөрөө шийдээд ингээд урмаар байгаа үнэ урьж болох уу гэ бүр уур хүрээд. Тэгэл тэр охинтой тэрнээс хойш би ерөөсөө харьцаагүй. Тэгээд яг тэрнээс хойш би нэг юм яг хүмүүс гадна төрхөндөө ингээд анхаарч болно. Ингээл ямар харагдахтайгаа анхаарч болно. Ямар хоол идэхтэй анхаарч болно. Ямар хүмүүстэй найзлахтай анхаарч болно штэ. Тэгтээ нэг юм хитрхи бүр юм амар айлгүй охтуудтай найзлахаас ингэсэн. Тэрнээс одоо бүр юм чам авсан гэх юм уу. Нэг юм хитрхи бүр юм яг айлгүй охтууд гоё л доо. Ингээд гоё эмхтэлэг гоё охтууд гоё. Тэгтээ бүр нэг тэрийгэ бүр ингээд тийм биш найзхаа хажууд ингээд тулгаад ч юм уу эсвэл нэг юм childish байдлаар ингэж харуулах нэг юм сүултээ ядаргаатай ч юм шиг санагдаа. Тэгээд надад тийм зан гаргангууд нь тэгэл за bye girl болсон шүү дээ. Тийм чи тэгэл ер нь найзууд хоорондын одоо ингээд дунд асуудал үүслэе гэж бодъё л та тий. Тэнгүүд чи тэрэнд за би бас буруу бодож магадгүй гэж нэг өөртөө эргэлцүү эсвэл яг тэр хүний шууд тэр үед гаргасан үйлдэл эсвэл гаргасан үгэн дээр нь шууд тулгуурлал өө энэ ямар сонингаар вэ? Энтэй харьцаад яа ингэж боддог төрлийн хүн эсвэл ингээд за юу болсон юм бол гэдгийг лавлаа гэж боддог төрлийн хүн үү? Би ерөөсөө тэгж хурдан амар хүнтэй шууд хэрэлдээл хойло болиё гэдэг хүн биш байхгүй юу? Одоо ингээд чи за хоёлаа за чамтай ингэж шаах юм бол за чи миний нэг юм дургу үйлдэл гаргалаа л та одоо ямар нэгэн байдлаар тий. Тэгэхэд би тэр үед ингээл ламаа би чиний тэр үйлдэл чи амар дургу байсан шүү гэж би хэлэхгүй заяа. Би тэрийг өөртөө л үлдээн. Окей. Ламагийн энэ үйлдэл нь өөрт нь зүгээр. Тэгээд эн чинь ингээд тэр хүний л одоо байгаа байдал нь хэрвээ би тэр хүнтэй найзлахыг хүсэж байгаа бол би энийг ингээд ойлгох хэрэгтэй. Надад таалагдахгүй байж болно. Гэтэ энийг ингээд би ойлгоод хүндлээд ингээд явах хэрэгтэй. Гэтэ ингээд яг ингээд дотроо бас нэг юм бодчихж байгаа шүү дээ тий. За ламагийн тэгж хилдэг, тэгж гаргадаг үйлдэл нь жоохон тиймэрхүү байлаа да гэж бодсон ч гэсэндээ за тэгээд бит хоёрын ингээд friendship тэр ингээд ямар үр нөлөө үзүүлснээс шалтгаална яг үндэ. Одоо ингээд чи за тгий гэж хэлчихэд ингээд байнга эсвэл ингээд тэг нэг юм хэлсэндээ хүрдгүү ч юм уу эсвэл жоохон миний одоо ингээд дургу үйлдэлийг ингээд байн гаргадаг ч юм уу. Эсвэл тийм болол тэгэл ирэх юм бол хоёлаа угаасаа ингээд цагийн ирэхэд тэгээ тэр хүн ч гэсэн ойлгох байхгүй тий. Окей, энэ ер нь яг яагаад миний ингээд бичсэн мессежинд хариу бичихгүй байна. Энэ хүн яагаад ингээд надтай ингээд өмнө харьцдаг байсан ч харьцаа болчихв. Энэ төр ч гэдэг юм. Тэгэл ингээд тэрнээс хойш ингээд friendship ингээд найз нөхөрлөл тэгэл тэрнээс хойш ингээд алгуурхан ингээд байхгүй болол тэгэл нэг юм холтдог байх л гэж би боддоо шүү дээ. Тэгээ би бол яг тэгэж найзуудынхаа гаргасан юмд нь болохоор би тэр хүн тэндээ яг гомдох үеэл гомднуурлах үеэл уурлна. Гэтэ би яг тэр үедээ чимээг болчдөг төрлийн хүн. Тэгээ би яг өөрөө нэг 4-5 хоног ингээл бодоол эргэж орж тэр одоо чат байд юм бол чатыг уншаал яагаад тийсэн бол гэж бодоол тэгэл яа энэ яг миний буруу бас байна уу гэл хамгийн түрүүнд яг өөрийгөө буруутгадаг гэх юм уу яг яагаад тийм болчих уу гэж тэгдэг. Тэгвэл одоо
За чи нэг найзтайгаа муудчлаа гэж бодъё заяа. Тэгээд хоёр ингээд харьцаа болцсон. Гэхдээ ингээд нөгөө найз чинь ингээд бүр дараа нь ингээд бодож аваад хүй хоёлаас тэрэн дээр амар ингээд тэгээд хандсан байлээ штэ. Ингээ бүр ингээ олон жилийн дараа ч юм уу те. Ингээд чам дээр ингээ зүгээр ингээд ирээд те. Одоо тэгээд ирүүл чамд ямар санагдах вэ? Яа ямар сонин гар вэ? Энэ олон жилийн дараа мангар юм ааш ингэж бодох уу эсвэл одоо хөөх энэ охин ч бас юм мэддэг хүнээс одоо те бас ингээ намайг бодож исэн юм байна те. Энэ олон жил ингээд би бол энийг мартцсан байхад энэ намайг бас бодож исэн юм гэж бодох уу? Би тэгэл тэр үед тэгээд яг чиний ч буруу байсан, миний ч буруу байсан. Тэгээд найзлах ёсгүй ч юм эсвэл vibe таарахгүйсэн болохоор л хоёлаа тийм юм болсон баг. Тэгэл одоо no more hard feelings. За тэгээд баяртай гэл явахсан баг. Дахиж нэг амар буцаж нийлээл найзлал тэгээд ахгүй баг. Тийм болол тэгэл найзалж нөхөрлөөл явж явах дунд тэгэл дахиад нөгөө нэг өмнө нь гарч исэн trauma маань гарч ирэл. За энэ одоо ингэх болов. Энэ л одоо ингээ илчүүл энэ тэгээ бодчих болов гэл хэцүү баха. Дахиж найзалж чадахгүй байх. Зүгээр яг ингээд буруу ойлголцсон, үл ойлголцсон юмнуудаа засаж залруулад ингээд нэгээ уучлах байх. Тэгэл тэрнээс хойш дахиж тэр найзлах нөхөрлөх болвол юу ахгүй баха. Дахиж явахгүй байх гэж бодчих. Чи яг чамд хэрвээ ингээд чиний гомдож чамаа гомдож исэн одоо ингээд чиний trauma авсан найз чинь ирээд ч юм уу ламаа уучлаарай би тэр үед айгүй буруу үйлдэл хийснэ одоо л ухаалаа хоёлаа буцаад ингээд найзалж болох уу гэвэл чи найзлах уу? Яг тэр хүн яг хэр их дурсамж үлдээсэн бэ гэдгээс шалтгаална л да. Одоо би ч гэсэн дотроо ажиллачаал тэнийг юмнаас болцсон доо гэхрээ би адилхан бодоо явж байвал бас тэгэл уулзаал ярилцаал бас амьдралд нь юу болсон те одоо гэдэг намайг байхгүй байхад юу болоо яг тэр үед юу болсон гэдгийг би бол асуугаад мэдээд явах байх гэж бодож байна. Би сая юу ч хэлэх гэж байгаа мартчих шиг. Ерөөс нь Ясмилхиний яа сонирмжтой болчихжээ. Би бас яг ингэ тэгжсэн байхгүй юу? Би ягаас анх энэ чи ирээл яг ингээл дөнгөж оюутнаасаа ингээл те болол дөнгөж юм одоо том хүн болохгүй л ярьж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө нэг ерөөсөө ээж мэж байж үзээгүй. Миний эргэн тойронд яг нэг cousin маань төрж исэн. Тэгэл тэрнийхээ хүүхд мөхтэй яг харж өгдөг байсан. Тэгээд яг тэр харж өгөх бол ёстой зүйл энтер гэж бодвол гэр бүлийн зүйл гэж бодвол ерөөсөө нэг тийм төрсөн эмэгтэй хүнийг ерөөсөө тийм амар emotionally тийм амар хэцүү байдгийг би ерөөсөө ойлгохдаггүйсэн байхгүй. Тэгээд яг энд ирсэн чинь миний одоо ингээл найзалж исэн одоо нэг 2 3 найзтай болоод ирчихсэн. Тэрний маань нэг нь ингээд дахиад жирэмсэн болоод хүүхэдтэй болоод тэгэл би яг чадхаараа ингээл ажиллаа тараад гэрт нь очиод ингээл зүгээр ингээл хантай ингээл байж байж байгаа нь тэр үн амар юм хань байдаг байсан баг. Гэхдээ ингээд амар юм inappropriate юмнууд би амар хийж ирсэн юм. Одоо ингээд бодохоор бүр өөрийгөө цохоод наачмаар за. Ингээд дөнгөж төрсөн найз дээр орсноо. Ямар амар бондооц юм. Тэр гэж юм за. Яа. Тэрийг маань одоо хүртэл тэр найз маань байнга ярьдаг за ингээд чи намайг тэгж хэлж ирсэн штэ чи гэл. Тэгэл яг ингээд өөрөө төрснийхаа дараа ингээд хүмүүс яаж чичээсэн би ингээд таргалчихлаа байхгүй ингээл өмнөх шигээ байж чадахгүй одоо өмнөх төрөөгүй үе шигээ байж чадахгүй тэгэл тийм юм яг юм болоод яг төрсний дараа энэ төрсний дараа найз байна гэдэг чинь бас их том чухал юм байна. Тэгээ ингээд төрсөн найз дээрээ зүгээр ингээд очиод за яг вэ аягын угааж өгөхгүй шалын шүрдэж өгөхгүй зүгээр ингээ хүүхдийн авч өгөхгүй ч гэсэн зүгээр л ингээ хажууд нэг юм ингээл юм яриа л ингээл нэг юм хантай ингээ сууж явах нь ямар амар их хань байсан юм бэ гэж би амар их боддог. Тэгээд бас тэгээд нэг тийм бас одоо ингээл төрсэн найзуудынхаа хажууд нэг юм очиод ингээ завтаа үедээ хань нь олоо суух юмсан гэж боддог болсон шүү дээ. Тэрийг одоо ингээл хүн тэгэл өөр ээж олоо л ойлгох юм. Би тэгээд яг өөрөө төрсөхийн дараа энд нөгөө нэг манай гэрээс хинч байхгүй. Тэгэл нөгөө гав ганцаараа ингээл өдөржингөө хүүхдтэйгээ ингээд нөхөр ажилдаа явчихна. Тэгэл өдрийн баг бүхэл барай л өдөржин өглөөнөөс орой болтол ингээл хүүхдтэйгээ хоёулахны гэртээ ингээд өвөл төрцнийг хэлхүү яаж яат ингээл гадаа хүүтэн гарчиг гэхээр ингээл гадаа гарахаар бүр сэтгэлээр унаал. Тийм байхад ингээл яг иржсэн найзуудтайгаа ботхоор ингээл амар баярлдаг байхгүй. Тэд нэр ингээ байгаагүй. Эсвэл тэд нэр ингээ уцаар яриад нэг хідэн цагаа надад зарцуулж исэн амар ийм баярлууштай санагдаад тэгээ би бодож исэн байхгүй. За миний эргэн тойронд ингээд хүмүүс төрөх юм бол би ингээд чадхаараа
очиж тусландаа. Ядаж очиод нэг өдөр шөлийн хоолыг хийгээд өгөндөө. Юм хийж өгдөг юм ахи ядаж нэг хажууд нэг юм хантай байгаад нэг эсвэл ядаж нэг усанд ороход нэг хүүхдийн нэг 5 минут ч болтгоо хараад өгөндөө гэж бодчихсон байхгүй. Тэгээд одоо барыг тэр сэтгэлээрээ гэх юм уу чам руу орё гэж би барыг бодож исэн бахаа. Яг гав ганцаараа байгаа гэхээр би бүр oh my god. Би бүр ганцаараа байхдаа ямар байсан бэлээ гэж бодохоор бүр айц дүрээдсэн тэр. Би ч тас амар депрешнд орсон бахаа. Тэгтээ ер нь бас ямар улиралд төрснөөс бас шалтгаалдаг юм шиг байна. Тэ? Гой 100 мөн төрс эсвэл гой хавар мавар төрсөн бол гой гарахад гой дулаахан тий. Сэтгэл сэргэж мэргээл гой явсан юм болоо. Өвөл төрсөн болохоор амар бүрхэг өссөн шүү дээ. Тийм байна да. Тэгээд бит хоёр бас иймэрхүү найзууд байна. Гэхдээ тэгээ бас заримдаа бас харамсмаар байгаа зү ингээд нэг чи амар их хүнд цаг зарцуулаад одоо ингээд зарцуулж байгаа шүү дээ. Хүнтэй найзлна гэдэг чинь бас ингээд адилхан цаг зав мөнгө бас зарцуулагдана тий. Тэгэнгүүт тэгж явсан найзаасаа нэг шалахгүй юмн дээрээс үл ойлголцлоод ингээд болчингууд тэр чинь баг нэг юм инвест хийжсэн юм а баг алдчихж байгаа юм шиг санагдаж байгаа. Харин одоо бүр ингэж байгаа байхгүй. За ингэж зүгээр амар funny юм яри заяа. Тэнгүүд одоо надаа ингэж амар олон за ингэж гарын 10 хүрээнд багтахаар ингэж найзууд аа штэ. Тэгээд тэд нар ч жил болгон төрнөө. Төрсөн өдөр болно. Төрсөн өдөрт ингэж бас ингэж найзуудтайгаас гоё юм өгөх хичээн. Тэгэл олон найзтай байх тусам тэгэл санхүүгийн уналтанд орно л гэсэн үг шиг. Тийм болохоор ер нь манай хуучин ажиллаж байсан газар бүр тэгдэгс шүү дээ ингээд ажлынхаа одоо нэгнийхэн төрсөн өдөр болон заяа тэгэнгүүт ингээд заавал бөөнөр мөнгө нийлүүлж байгаа нэг брэнд юм авч өгдөөс тэгэл одоо юу гэдэг логот нэ готл ч юм уу цүнх ч юм уу тэгэл авч өгдөг гэсэн чи авч тэгэл би за ми төрсөн өдөртөө болгохгүй болно даа гэж бодож би ажилласаа гарсан. Оо чи яа. Тэгээд би юм авах чадаагүй тий. Чи ажиллаж байх хугацаанд хэдэн хүний төрсөн өдөрт одоо ингэж contribute хийсэн? Мэдгүй тэгэл төрсөн өдөр боллоо гэсэн хүн болгон дээр нь л оролцдог байсан. Тэгэл нэг 60 бол 60, 100 бол 100, 120 гэл ингээл айгу эхлээд багаар амир нээлдэг байжсэн. Сүүл рүүгээ тэгэл бараг 100-аараа явцсан ш. Тэгэл авж байгаа юмных нь үнэн ч ихсээл бидний яг нэг 8 9-өлөө ажилдаг байсан болохоор ямар ч байсан нийлээд нэг 1000 босгочдөг л байсан юм шиг байгаа одоо бодоход. Тэгвэл тэнд л ажилд орох байсан яаж гэх шиг. Тэр ажил гой газар байсан юм шиг тий. Коллектив сайхан. Харин. Тэгэл найзуудын хувьд тэгэл одоо яриа л ямар ч гэсэн чи бол тэгвэл нэг амар холын зайны одоо найзуудын харилцааг авч явах шаардлагагүй юм биш үү те бараг л. Яг уу шаардлагатай хүмүүс байгаа. Энд найзалж исэн нэг хамгийн анх Америкт ирээд найзалж исэн охин байдаг байхгүй юу? Тэр охин маань Монгол явцсан. Тэгээ тэр охинтойгоо ингээл бас ингээл цагийн зүрхнээс шалтгаалаад бас цаг завнаас шалтгаалаад хаяал ярина. Гэтэ бит хоёр ингээ хизээ ярьсан ч гэсэн тий. Ингээд хизээж ярьсан гэсэндээ ингээд нэг яг би нэг ингээ ойлгочихъя гэсэн сэтгэлтэй ингээл айгуу гоё найзууд хэвээр байгаа. Бас Японд нэг найз маань байгаа. Монголд одоо ингээ 2 3 оюутан ангийн охтууд маань байгаа. Тэгэл тэднэртэйгээ зүгээр яг би холбоо барих юм бол ингээд хин одоо тэднэрч наадшаа холбоо барьсан би баярлаад хүлээж авна. Тэднэрлөө би холбоо барьсан ч ингээ баярлаад хүлээж авахар тийм олон найзууд байгаа. Гэхдээ холын зайны найзуудтайгаа бол ингээл өдөр шөнөгүй ингээл чатлаад ч юм ингээл байнга ингээд одоо мим явуулаад ч юм уу рил явуулаад гэдэг тийм холбоотой бол биш. Тийм холбоотойнууд нь бол одоо ингээл Америкт л ах шиг. Харин гэхдээ одоо бас нэг хамаагүй жоохон мачуур болж байгаа гэж бодож байна. Тэгэхээр бас хүнтэй яаж нэг харилцаагаа авч явах уу гэдэг бид нар бас ингээл сураал явж байгаа гэж би бол бодчих шүү дээ. Тэгэхээр цаашаага улам одоо яа дээ юм ч хөгжиж байгаа чинь тэгэл гоё интернетээр ороод кофе шоп цугаал хамт цай өөхөдөр ирэх юм билээ тий. Тий. Би харин нэг октодороо нэг гоё октодороо ч юм уу нэг тэгж гоё аялмаар санагдаад байна. Би нэг 2 найзтайгаа юу явчихсан. Чикаго явчихсан. Тэгэд айгүй гоёс.
Яг тэгтээ төрснийхаа дараа явсан хгүй манай хүүнийг нэг нас 3 сартай үед. Тэг амар ядарсан ш нөгөө хүүхдгөө хоёр хүний хөлжсөн чирэгдэж юм чи. Тэгээ дээрээс нь чи чинь юу лээ хөхүүлээ хөхүүлээ. Хөхнөөс гарсан биз. Гэтэл бас хэцүү яа хүүхдээ архиж яваад хоногор тэгэж аялна гэвэл чанга. Тэгээ нөгөө Чикаго явсан хгүй тэгэл тэнцээч алхаалс ёо. Бараг сүүлийн 2-3 жил алхаагүйгээрээ л алхсан тэнд очиж. Тэгээд маргааш нь ирсэн чинь шууд урал дээр хамхаадлаацсан шүү дээ. Шууд хамаг дахлаа. Чи тэгвэл одоо ингээд хүмүүст одоо шинэ найзтай болох гэж байгаа хүмүүст зориулаад зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Би юу? Эсвэл одоо холын зайны long distance friendship авч явж байгаа хүмүүст ч юм уу? Одоо Америк Монголч гэх юм уу? Би бол би яг ингэж л хэлнэ. Төвчээртэй байгаарай л гэж хэлнэ. Ингээд бүр яг ингээд найзууд бүр холдоод ирэхээрээ бүр ингээд асуудалнууд нь ингээд бүр холдоод эхэлдэг бас ингээд нэг газар байгаа хүмүүс ингээд нэг нэгнийхээ гарсан асуудлыг ингээд ядчил ингээд амар ойроор хүлээж авна тийм ингээд за байрнаасаа гарахаар олчлоо ч гэдэг юм нөхөр олчлоо сургууль соёлын гिचлээ виза терминейт хийх гэдэг энэ одоо яана энтер гэдэг энэ асуудлуудыг би Монгол руу хэлэх юм бол Монголд байгаа найз нар окей энд нэг юм хэцүү юм болсон юм байна. Гэхдээ бол яг ингэж бүр юм амар стресстэй ингэж хүлээж авахгүй байхгүй яг адилханаар. Тэгэхээр яг ингээд хол байгаа найзууд нь ингээд гадаадд байгаа найзуудтайгаа ингээд юу хийж ярих чагаа буруу ярьж байгаа. Ингээд жоохон юутай байгаарай л одоо нэг нэгэндээ юм төвчээртэй байгаарай л гэж хэлдэг юм уу. Америкт ингээд байгаа надад ч гэсэндээ ингээд бас Монголд байгаа хүмүүсийг ойлгохгүй юмнууд байна штэ ингээд цаг завгүй ч гэдэм юм ингээд үр хүүхдтэй ингээд чи надтай харьцсангүй чи намайг тоосонгүй чи наана өөр найзуудтай олчиж малчиж гэдэм юм эсвэл тийм харын сэтгэлгүйгээр ингээд нэг нэгээ яг яаж найзлаасан яг тэр найзаа байгаа гэд тэр хүн тэр дотроо байгаа. Гэтэ яг амьдралын ирэхээр ингээд солигдоод өөрчлөгдөд явж байгаа болохоор тэр болох өөрчлөлтүүдийг бас ингээд хүлээж аваарай. Тэгээд гоё төвчээртэй байцгаагаарай л гэж хэлмээр байна. Юуг уурлахгүй нэгээ шууд буруугаар хүлээж авахгүйгээр нэг ойлгосоо л гэж бодож байна хоолын зайд байгаа хүмүүсийг бол. Хоолын зайны relationship ч бас яг тиймэрхүү те. Хүмүүс нэг холын зайны relationship явдггүй худлаа гэл тэгдэг шүү дээ. Тэгэл ч яг нэг хоёр хүнээсээ шалтгаалж чинь. Үнэхээр авч явмаар байгаа харилцаа. Үнэхээр ч тэр хүн чамд чухал бол тэр хүний хийж байгаа зүйл чухал бол тэгэл нэг юу гэдэг сардаачлалтгой нэг чек хийгээл те. Яаж юм тэр нь яасан нэрээ гэд нэг асуучаад бол нэг амар их цаг зав бас гарахгүй байх гэж бодож байна. Тэгэхээр бас холын зайныхаа найзуудтай хол гээд төгшөөгөө тахгүй зүгээр мессеж чичээд үлдээчдэг ч юм уу те. Зүгээр энийг харсан чинь чамайг гэнт саналаа ч гэдэг юм уу. Нэг тэгээд орхиччихвэл бас хэцүүгээр ах гэж боддتي. Тэгээд хүлээгээд авахгүй ингээд чи юм бичмээр байвал биччих. Юм бичих завгүй байвал яах вэ те? Тэр найз одоо ингээд хоёр талд байгаа хоёр хүн л ингээд нэг нэгэндээ ингээд ямар нэгэн одоо юм effort гэдэг одоо монголоор юу гэх вэ? Цаг зарцуулж иж тэр relationship ингээд үргэлжлээд явнаа л гэсэн үг. Тэрнээс ингээд би нэг найзаагаа ингээд над руу юм бичих нь хүлээгээл эдэг тэр маань бас ингээд завгүй байгаа л эдэг. Тэгэл би энд ганцаараа гомдол тэр маань тэнд ганцаараа ингээд ажиллаад ингээд амьдрал тэгээд ах юм бол тэгэл тэр найз нөхөрлөл бол тэгэл утахгүй л тэгэл замхраал алга болно гэсэн үг. Харин тэр нөгөө чиний саяны нөгөө хэлсэн цаг энэ дэш чинь юу ч сайн нэг жилээр явчихсан чинь хүмүүрчээ. Sorry. Тийм нөгөө би ч гэсэн одоо бүр ингээд заримдаа над руу ингээд мессеж ирсэн. Тэгээд мессеж ирчих гэж харж агаад би ингээд бичгээ мартаад бүр ингээд орхисон хит мэд томцсон байдаг байхгүй юу. Гэтэ тэр нь ингээд нөгөө нэг санаатай ерөөсөө мартаад байгаа юм биш. Тэр заримдаа үнэхээр ингээд мартцсан, яг хариу өгөө мартцсан байгаад бэд юм бэлээ шүү. Тэгэхээр хүмүүс бас мартаж болдог гэдгийг бас бодчих хэрэгтэй юм билээ гэж бодсон. Тийштэй нэг рeel яваад байдаг үстэй.
ээж болсны дараа найзууд руугаа бараг 5 хоногийн дараа reply хийлээ энэ төр гэдтэй. Тэр бол яг үнэн шүү бас. Тэгээд нөгөө нэг чат мат ирээд ангууд нөгөө чат нь бүр доошлоод орчдөг. Тэгэл дараа нь нэг нөгөө найз руугаа нэг юм бичих гээд оронгот өө хамгийн сүүлд над руу юм битсэн юм биш гэж амар юм тэгж мэгж боддог. Тэгэл өстө яана гэл. Гэхдээ тэгж амар айц хүүцтэй хэрвээ найзалж ийл тэр чинь амар токсик болчихж байгаа юм л та. Тэгэл юу байна гэж шууд зөрүүлэл бичээл нөгөөтгөн ч гэсэн ингээд тэрийг хүлээж авч ивэл тэгэл та хоёрын юм бас нөхөрлөл амар эрүүл байгаагийн шинж. Тэгэхгүй тэгэл чи нэг мартчихаал нэг юм битсэн чинь тэр чинь зөрүүлж сийндэл те. Тэгснэ яг хариу ичихгүй хэд хонж онол тхий бол тэгэл ч амар лайк бүр токсик болсон гэж би ойлгох юм байна. Ер нь яг ингээд сая ингээд найз нөхөрлийн талаар ингээд яриад байсан чи ер нь л амар итгэлцэл тэгээд амар төвчээр дээр л ингэж явд юм шиг байна. Найз нөхөрлөл нэгнийгаа ингээд амар төвчжиж л ер нь олон жилийн үерхэл гарч ирд юм шиг байна тий. Тийш үү. Тэгээд гэхдээ төвчгтэй нөгөө нэг яг зөв хүнээ төвчээд байна уу, буруу хүнээ төвчээд байна уу гэдгийг бас бодохгүй бол амар буруу хүнийг ингээд төвчээд олон жил бас үрээд тэгээд сэтгэл санаагач үрээл дараа нь бас тэр нөгөө relationship-ээсээ ингээд over болох гэж бас ингээд өөрийгөө зоож яснаас яг зөв таарах хүн байна уу, таарахгүй хүн байна уу гэдгийг эртхэн мэдээл тэгэл үргэлжлүүлмээр байгаагаа өөрөө сонгоод явцсан байх гэж бодчих. Тэгэд бас ихтерхий нөгөө нэг тийм vibe нийлэхгүй хүнтэйгээ бас цаг үрж тэ. Тэгэх бас нэмэл ах л гэж бодчих шүү дээ. Гэтэ одоо яг ингээд жоохон том болоод ирсэн чинь ер нь vibe нийлэхгүй хүмүүстэйг бас найзлаад ахаа болцсон байлээ шүү. Ер нь тэгээл ахичдаг болцсон мэл. Яг ингээд танилын хүрээнд ингээд танилуд үлдээл тэгж амар сүртэй бүр ингэж найзалж майзлахгүй нэг тийм болцсон байлээ. За ямар ч цамцтөрийн хувьд нэг найз гэж юм байд юм байна. Бас Монголд ийм найз, гадаадад ийм найзтай болд юм байна гэл тэр талаар бүгдийн талаар ярьлаа тий. За дашрамд Монголд суугаа тэр найздаа. Одоо манай хэрэг Монголд байгаа найз сонсвол чи яг аль хэсэг дээр намайг ярьсан гэж асуух. Чи өөрөө Монголын яг алийг ярьсан гэдэг. Би яг хэн нэсэн гэж юм. Тий. Тэр нийтдээ фаны хүмүүс байна байд. Тийшүү. Ер нь тэгээд найз гэдэг амар амьдралд орж ирдэг нэг юм тий ихч дүүс гэдгээс арай өөрөөр тийм нэг юм хамаатан тэгээд амар том бэлэг юм шиг санагддаг. Би тэр ялангуяа гадаадад бол хоёр дахь гэр бүл шүү дээ. Яг хоёр дахь гэр. Ялангуяа ингээд энд бол манай хамаатнаас бол нэг ширхэгч хүн байхгүй, магадгүй танай хамаатнуудаас ч нэг ширхэг хүн байхгүй бах. Тэгэл яг ингээд бас ингээд ганцаардсан уучраа олохгүй эсвэл ингээд гунгэлцээ явж явах үед ингээд найзууд л энд ингээд нэг түшиж авч явдаг. Ялангуяа тийм болохоор зөв хүнээ ингээд зөв хүн зөв цагтаа гарч ирдэг. Тэгээд тэр хүнээ харин хамгийн гол нь таньж мэдэх чинь л амар чухал шүү. Тэгээд нас явахын хэрээр тэгээд угаасаа амар өндөр настай юм шиг яриад байна. Нас явахын хэрээр угаасаа тэгээд хин бэ гэдгийг угаасаа танигдаад ирт юм байна өө. Тийм. За тэгээд юу яа та энэ хүрээд энэ подкастаа дуусгая да тий. Чиг да. Тэгээд удахгүй дараагийнхаа дугаараар аягүй гой сонирхолтой юм ярих гэж байгаа шүү. Сонсоо. Би өөрөө тэрэнд амар excited байгаа. Тэгэхээр тэр дугаараар уулзцгаая. Одоо энэ дугаарын маань шимтэн сонсож хамтдаа инээж магадгүй хамт маш олон юм дээр санал нийлсэн санал зурсан юмнууд байгаах. Тэгээд бүх сэтгэлдлүүдээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд бит хоёр уншаад дараагийнхаа дугаар дээр бас жижигхэн энэ дугаарынхаа одоо засаж залруулах юм байд юм уу? Эсвэл хүмүүсийн комментэд дээр тулгуурлаад бас юм жижигхэн хэсэг бас орж магадгүй те. Магадгүй гэж баг оруулсан нь бас сонирхолтой юм болов те. Хүмүүс юм асуух юм бол хариулъя шүү. Тэгээд бит хоёрыг энэ хүртэл сонсонд маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.